байна. Энэ удаагийн зочид Монголын цогц сургалт хөгжлийн академийн ахлах менежерийн чимэг менежер хэмжрэг манаар байгаа. Та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргье. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр үзэгч та бүхэндээ Монголын цогц сургалт хөгжлийн академитэй холбоотой мэдээлэл хүргэж байна. Энэхүү академир нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг академи, одоо явуулж байгаа үйл ажиллагаануудын хувьд ер нь одоо ямар мэдээлэл өгж болох вэ? Бүгдийг нь бид нар өгөх болно. Тийм учраас та бүхэн бас дэлгэцэнтэй ойртон суугаараа гэж хүсмээр байна. За тэгээд юуны өмнө яг байгууллага танилцуулсан зүг байх те. Тэгэхээр Монголын цогц сургалт хөгжлийн академи гэж яг ямар академи юм бэ? За манай Монголын цогц сургалт хөгжлийн академи нь ерөнхийдөө сургалтын талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. За ерөнхийдөө 2015 онд байгуулагдсан. 2015 онд байгуулагдсанаас хойш 4 үндсэн чиглэлээр 60 гаруй төрлийн сургалтыг явуулж ирсэн байгаа. За тэр маань болохоор 1-р нь хэлний сургалтууд байгаа. 2-р нь болохоор ерөнхий эрдмийн сургалт, 3-р нь мэрэгжил олгох сургалт, за 4-р нь гэх юм бол хүүхд хөгжлийн сургалтуудын 4 үндсэн чиглэлээр сургалт явуулж ирсэн байгаа. Тэгэхээр 4 үндсэн чиглэлээ задлаад ярьсан зүг байх гэж бодож байна л да тийм. Тэгэхээр яг ийм 4 үндсэн чиглэл явж ийгээд хайж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг ямар энэ чиглэлүүд маань өөрөө дотроо бас өөр гэсэн онцлогтой байгаа хэл та. Тэгэхээр ерөнхий эрдмийн сургалтаас эхлэж бодож байна. Тэгэхээр ерөнхий эрдмийн сургалтын талаар мэдээлэл өгөх үү? За ерөнхий эрдмийн сургалт гэхээр манайх 12 нэр төрлийн хичээлээр за 12 дахь ангийнхандаа боловсролын ерөнхий шалгалтын бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг байгаа. За мөн эсвэл 11 дахь ангийнхандаа хичээлийн хоцрог шалгах сургалтуудыг одоо ерөнхий боловсролын сургуулиудын суурь хичээлүүдээр одоо сургалтыг зохион байгуулдаг байгаа. Мэргэжил олгох сургалтууд. Яг ямар мэргэжлүүдийг олгох вэ? Мэргэжил олгох сургалтууд дээр задлах юм бол хослолын сургалтууд бас байгаа. Нүр бодолт маникюрийн хослолын сургалт гэж байгаа. Хүний нөөц, архив албан хэрэг хөтлөлт, нарийн бичиг, офис менежер гэсэн 4 хос мэргэжлийг нэг багцаар нийцэмших сургалт байгаа. За тэгээ тоогоочийн мэргэжил олгох сургалт. За тэгэнгүүтээ өсчингийн эрэгтэй эмэгтэй хос өсчингийн мэргэжил олгох сургалт, мөн сургуулийн өмнөх боловсролын туслах багшийн сургалт гэх мэтчлийн сургалтуудыг явуулдаг байна. Тэгэхээр танай академитэй холбоотой бас таяртай ярилцсан гэдээ мэдээлэл цуглуулж байхад ерөөхдөө бол хэлний сургалтуудыг чинь маш их сонирхсон хүүхд залуучууд байт юм лээ. Тэгэхээр яг Монголын цогц сургалт хөгжлийн академийн одоо хэлний сургалтууд маш сайн. Тийм учраас одоо тэнд суралцж төгссөн хүмүүсүүд одоо маш олон боломжууд нээгдэг гэж одоо хүмүүсээс сонслоо. Тэгэхээр яг энэ хэлний сургалтуудтайгаа холбоотой мэдээлэл дэлгэрүүлэхгүй өгсөн зүг байх. Яг танай сургалтыг бас сонирхож байгаа залуучууд манаас илүү одоо харц суугаа байх. За хэлний сургалтын дээр гэх юм бол манайх англи, солонгос, япон, хятад, герман гэсэн хэлнүүдээр богино хугацааны төвшин ахиулах сургалт болон урт хугацааны оноомсны сургалтуудыг явуулдаг байгаа. За ерөнхийдөө бол оноомсны сургалтад төлхөө одоо дагнаж явуулдаг ийм сургалт байгаа. За анхан шатнаас ахуулаад гүнзгий төвшин хүртэл одоо тэр одоо хэлийг бүрэн эзэмшээд цаашлаад ерөнхийдөө одоо оноонд хүрэх бүрэн боломжтойгоор сургалт явуулдаг. За оноонд хүрэх бүрэн боломжтой гэдэг байгаа нь манайх болохоор одоо төвшин одоо шат дахих болгондоо суралцагчдаас шалгалт авдаг. За тухайн суралцагчийн дараагийн шат руу ахихаар хангалттай төвшөнтэй байж дараагийн шат руу орно. Хэрвээ хангалтгүй гэж үзэх юм бол улиран суух маягаар дахин судлаад хичээлээ одоо өмнөх мэдлэгээ бүрэн эзэмшиж дараагийн шат руу орно гэсэн үг. Тэгэхээр бол одоо тухайн хугацаанд оноонд хүрэх бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө улиран суралцсан гэж штэ тий. Тэгэхээр нэмэлт төлбөр авдаг юм уу? Одоо ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй та анх бүртгүүлэхдээ одоо манай үндсэн төлбөр болох төлбөрөө төлснөөс дараа нь болохоор ямар нэгэн байдлаар одоо хоцрогдоод ч юм уу эсвэл дахин одоо хичээл авахгүй улиран суусан тохиолдолд ямар нэгэн төлбөр нэмэлт авдаггүй. Тэгэхээр яг нэгэнт одоо төлбөрийн тухай асуусных ер нь яг танай сургалтын дээр тий энэ одоо яг сургалтанд сууснараа тий санхүүгийн ер нь яг бодтой ямар одоо хэмнэлт гэх юм тий гарах боломжтой вэ? Одоо хямдрал гэдэг юм уу? Одоо ямар нэгэн бусад сургалтуудыг бодвол те танай онцлог санхүүгийн хувьд хүмүүс маань одоо ямар боломжуудыг авч болох вэ? За ерөнхийдөө бол хэмнэлт гэхээр бол манайх одоо хэлний сургалтын дээр төлхөө үйл ажиллагаа явуулж байгаа. За хэлэн дээр гэхдээ суралцагч маань анхан шатнаас гүнзгий төвшин хүртэл тэр төвшнийг бүрэн эзэмшснээр цаашлаад оноондоо хүрснээрээ цаашлаад нөгөө гадаадын ихтэй сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой байдаг. За тэгвэл хэлний бэлтгэл гэсэн үг байхгүй энэ маань. За тэгвэл энэ хэлний бэлтгэлийг та Монголд авахгүйгээр яг гадаадд нь одоо жишээ нь бүгд 8 солонгос улс, хятад ард улс за энэ усад очиод та хэлний бэлтгэл суралцлаа гэхэд жишээ нь солонгос хэл дээр авч үзэхэд цаг хугацаа болон одоо хөрөнгө мөнгө маш их шаарддаг. Солонгос хэл дээр гэхэд одоо 1 жилийн хэлний бэлтгэл нь ойролцоогоор 4-8 сая вонны өртөгтэй. За тэгээ дээрээс нь амжиргааны зардал, дотор байр, за тийзний мөнгө гихчлэн одоо мөнгө төгрөг
шаардлагдаг. Тэгэхээр бол ойролцоогоор нэг хүүхдээс гарах ойролцоогоор мөнгөнд нэг 20-30 сая төгрөгийн тэй байж хэлний бэлтгэл явах шаардлага гардаг. Тэгэхээр энэ бүгдийг ерөнхийдөө багцлаад ерөнхийдөө Монголдо арай хэм дүнээр суралцаад тэр мэдлэгийг бүрэн эзэмшээд цаашаага итгэлгээр одоо шууд үндсэн ангидаа хэлсэн суралцах боломжтой байдгаараа маш их хэмнэлтийг хийж байгаа гэсэн. Тэгэхээр гадаадд очиж хэлний бэлтгэлд суух шаардлагагүй. Эндээ одоо Монголын цогц сургалт хөгжлийн төв дээр бол академидэр бол тэр хэлний бэлтгэл дээр авдаг мэдлэгээ бүгдийг нь авах боломжтой юм байна шүү дээ. Тэгэхээр маш одоо үнэтэй өртөг гаргаж гэр орноосоо хоол ээж аваасаа хоолны залуучуудын хувьд бол явж хэлний бэлтгэл сууж байхаар эндээ одоо мэдлэгээ аваад эндээ очиж шууд үндсэн ангид ороо суралцах юм бол илүү дөхөн байдаг юм байна. Тэгэхээр ер нь одоо яг энэ хэлний сургалтууд явуулж байгаа маш олон одоо сургалтын төвүүд академиуд байгаа л да. Тэгэхээр танаа яг энэ Монголын цогц сургалт хөгжлийн академийн давуу тал нь яг юу юм бэ? За давуу тал гэх юм бол манайха бүх хэлнээс хэл гэлтгүй хэл болон мэрэгжил олгох сургалт, ерөнхий эрдэнэ сургалт гэдэг яг явагдаж байгаа бүх чиглэл дээр та ямар нэг төлбөрөөр төлөөд дахиад ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр одоо мэрэгжил олгох дээр гэхдээ одоо мэрэгчлээ бүрэн эзэмшиж гарах боломжтой. За одоо өмнөхөр мэрэгчлээ одоо жоохон дутуу байгаас үнэхээр ойлгохгүй байх юм бол дахин суралцаад одоо дахин ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр суралцах боломжтой гэдгээрээ давуу талтай. За мөн одоо үнэхээр хичээлээсээ хоцрогдоод ойлгохгүй байгаа бол бид нэр тэр хүүхдүүдэд тусгайлан одоо давтлага өгөөд одоо яг тэр хоцрогдсон хичээлүүдийг ойлгуулад тэгээ цаашаа үргэлжлүүлж явуулахаараа давуу талтай байдаг. Тэгэхээр зарим сургалтуудын хувьд төлбөр мөнгөнд авсан бол бушуухан төгсгөөд дараагийнхаа хүмүүсийг авахыг зорддог бол танах заавал одоо мэдлэг олгож гаргахыг хүсдэг байх нь шүү дээ. Ерөнхийдөө бол чанарыг ирэх хэмжээ гэсэн үг шүү дээ. Нэг удаагаараа. Ялангуяа энэ дээр нөгөө хэлний бэлтгэл сургуулиуд дээрээс гадна тэр нөгөө мэрэгжлийн одоо чадвар олгож шүү дээ, тийм. Мэрэгжил олгож байгаа дээр бол чадвартай мэрэгжилтэнд төгсөх гээд үзээд шүү дээ, тийм. Болоог нэг зарим газруудын хувьд бол төлбөрийн авц хэмжээнд бушуухан яг цаг хугацаанд төгсгөчөөл гэж боддог бол танах бол өдрийн сургаад заавал одоо яг чадвартай хүн төгсөх гээд үзээд идэг газар юм байна л гэж би ойлголоо шүү. За тэгээд нэгэнт нөгөө түрүүн хэлний тухай яриад бас нөгөө гадаад суралцсаар тий хэлний бэлтгэлд явахаар илүү их өртөг гардаг. Тийм учраас Монголдо энэ мэдлэг авъя гэдэг нь ярьсан шүү дээ. Тэгэхээр ер нь танаа гадаад хэлний сургалтанд одоо хамрагдаад оноондоо хүрсэн оюутнуудад тий сурагчдад ямар боломжууд нэгддэг юм бэ? За оноондоо хүрсэн суралцагчдад мэдээ цаашлаад нөгөө бүрээ эзэмшсэн учраас ихтэй сургуулиудад одоо тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой. Тэгээд бас одоо тэр хэлээ, тухайн хэлээ одоо бүрэн эзэмшсэн учраас хөтөч тайлбарлагчийн хэмжээнд очих мэдлэгтэй болчдөг. За тэгээд тийм мэдлэгтэй болсон учраас бас Монголдо ч гэсэн өндөр цалинтай чадварлаг боловсруучсан болох боломжтой. Тэгэхээр ер нь бол төгсөөл яг хэлний тал дээр бол одоо бүрэн боловсрсон хүн баг гарч ирэх гэсэн үг юм биш үү? Тэ гадагшаага сургуульд явсан ч болно, эндээ орчуулагч хийсэн ч болно, илүү одоо боломжтой одоо ажлууд руу тэ орсон ч болох юм байна л да. Тэгэхээр та бүхэн одоо хэллээ шүү дээ гадагшаага ирэн сураад оюутан залуучууд нь явах боломж нэгддэг гэдэг тэ. Тэгэхээр яг энэ боломжуудаас яг эзэн болоод явж байгаа тэ. Одоо яг юу гэх жишээлх юм бол одоо ямар оюутнууд байна? За ерөнхийдөө бол маш олон оюутнууд байгаа л да. За тухайлх юм бол одоо бүгд найрамдах Солонгос улс, Арлын Япон улс болон Хятад улс руу төлхөө их хвчлэн нэг 80-100% нь явдаг. За тэгээд тэн дээрээ явахдаа болохоор засгийн газар болон тухайн одоо сургуулиудын тэтгэлэгчүүдэд хамрагдаад за нэг 80-100% тэтгэлэгт хамрагдаад хоёрын дээрээ нэмээд одоо тэтгэлгээс гадна сар болгон стипенд аваад суралцж байгаа оюутнууд маш их байгаа. За тэгэхээр нөгөө альва сургууль бай тий ерөнхий эрдмийн сургуульч бай, их сургуульч бай, дээд сургуульч бай, за энэ сургалтын төвүүд ч бай тий. Ер нь бол багшаас л их хамаарат ах шүү тий. Тэгэхээр танаа одоо сургалтын одоо академи багш нарын ур чадрын хувьд ер нь юу гэж тодорхойлох? За манай багш нар гэх юм бол за хэл шинжилгээний дээд түвшин гадаадын ихтэй сургуулиудад эзэмшээ. За тэр чиглэлээрээ одоо мэрэгжлийн зэрэг цол хамгаалсан Монгол болон гадаад багш нар ордог байгаа. За манай багш нар мэрэгчлэрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай багш нар байдаг байгаа. Гадаад багш нараас ордог юм байна тийм. Солонгос хэлэн дээр гэхдээ солонгос багш нар ордог. Ерөнхийдөө нөгөө гадаад багш нар маань болохоор төвшин ахиад дунд төвшнөөс хойш ордог. Анхан шатндаа бол Монгол багш нар нь ороод явдаг. За тэгэхээр нөгөө сургалтын төвүүд ч ер нь
яг иймэрхүү зүйлсийг яриад эхлэхээр нөгөө төлбөр мөнгөний асуудал ярьдэн шүү дээ. За ямар төлбөр мөнгөтэй юм болоо гэж юуны төрөнд бол хүмүүс бодож байдаг. Тэгэхээр төлбөрийн мэдээлэл өгсөн зүг баг тийм. Ер нь яг ямар төлбөртөө явагддаг юм бэ? За манай англи хэлний одоо 6 сарын хугацаатай IELTS-ийн 7 намлсан сургалт маань 880,000 төгрөг гэж байгаа. За мөн одоо англи хэлний суурь таах шатнаас эхлээд гүнзгий шат төрөлх 5 сарын хугацаатай үргэлжлэх сургалт маань 715,000 төгрөг. За B2 төвшнөөс IELTS 8 он намлсан 2 сарын хугацаатай үргэлжлэх сургалт маань 550,000 төгрөг. За хятад хэлний жоохон удаа ярина шүү. Дададагаа ярьж гарч нөгөө хүмүүс маань яг аль хичээл хэдэн төгрөг гэж вэ гэдээ үлдээд тоцорч штэ тий. Хятад хэлний HSK-ийн 4-р төвчин амлсан 4 сарын хугацаатай үргэлжлэх сургалт маань 880,000 төгрөг. За Японы N3-р төвчин амлсан сургалт маань 880,000 төгрөг байгаа. За манай мэргэжил олгох сургалтууд маань дээрээ 450,000 төгрөг байгаа. Зөв. Мэргэжил олгох сургалтууд маань 450,000 төгрөг ба штэ тий. Тэгэхээр гол нь энэ төлбөрийг саяны одоо хэлдэг төлбөрийг бол төлсөн нөхцөлд заавал одоо чадварлаг хүн болж төгснөө тий. Нэмэлт төлбөр шаардахгүй шүү гэдгийг л одоо тодотгож хэлсэн зүг байх гэж миний хувьд бол бодож байна. Тэгэхээр ойрын хугацаанд ер нь зардагдж байгаа тий сургалтуудын тов ер нь яг юу байна? Бүртгэл ер нь яаж явж байна тий? За ойрын хугацаанд зарлагдсан тав гэх юм бол 11 сарын 15 буюу өнөөдөр манайх 19 цаг 30 минут гэхэд бүртгэл маань дуусаад шинэ анги эхлэхээр товлогдсон байгаа. Өнөөдөр дуусах юм уу? Өнөөдөр бүртгэл маань дуусна. Тэгэхээр залуучуудаа яахгүй бол өнөөдөр бүртгэл нь дуусна шүү дээ тий. Тэгэхээр оройн 19 цаг 30 минут бүртгэл явуулдаг. Төв дээр очиж өгөх үү тий? Актем дээр? Актем дээр. Хаяг нь болохоор 11-р хорооллын сэл палазагийн 305 татвар байлдаг байгаа. За бүртгэл мэдээлэл бол манайх өдөр бүр ажилладаг. За дараагийн эсэлт боллоо гэхэд та бүхэн өөрхөө боломжтой өдөр бүр өөрхөө боломжтой цагтаа хурж ирээд бүртгүүлэх боломжтой. Тэгэхээр нөгөө актем дээр очих юм бол дараагийн сургалтууд маань хизээ явах уу, үнэ хөлс гээл бүх мэдээллүүдийг авах боломжтой. Тэгэхээр 11-р хороолт байрлах сэл палазагийн 3 давхарт бол байрлаж байгаа тийм Монголын цог сургалт хөгжлийн актем бол тэгэхээр та бүхэн яг энэ сургалтын төвийг сонирхож байх юм бол одоо энэ зурагтаар сонсоод мэдээлэл авсан ч гэсэн лавлаж очиж яг өөрөө ямар төвшөнд байгаагаа тогтоолгож одоо яг хизээ суух уу гэдгийг яг мэдээллүүдийг бүрэн авах боломж нь бол яг тэр актем дээр бол байгаа тийм. Тэгээд тэн дээр очиод аваарай гэж хүсмээр байна. Тэгээд утсаар холбогдож ирнэ асууж болох уу? Болно. Утсаар болон манай пэйж хуудасны чат комментээр дамжуулан асуух боломжтой. Тэгэхээр одоо яг шууд явж байгаа болохоор яг гоо тэгэхээр оройны бас 17 цаг 30 минутаас энэ нэвтрүүлэг давтана. Тэгэхээр та бүхэн тэрийгээр бас үзээрэй. Тэрийгээр явахдаа бол ерөнхийдөө доогоор нь утас одоо хаягийн тавьж өгье гэж миний хувьд бол бодож байна. Тэгэхээр та бүхэн тэндээс хараад бас мэдээлэл авах боломжтой. Өнөөдөр ингээд үзээд өнгөрсөн бол орой бас илүү яг энэ ямар сургалтын төв яриад өнгөрч өгөө гэж бодож байгаа бол 17 цаг 30 минутаас давтаад энэ нэвтрүүлэг маань гараа шүү гэдгийг бас үзэгчтэй хэлье. Тэгээд хаяг байршид яг нөгөө цагийн хуваар гэдэг юм уу те яг энэ мэдээллийг бас үзэгчтэй одоо өгсөн зүг багтал та. За манай актем нь болохоор ерөнхийдөө өдөр бүр ажилладаг. Өдөр бүр өглөөний 30-аас 19 цаг 30 минут хүртэл бүртгэл мэдээлэл маань 11-р хорооллын сэл палазагийн 305 татварт байрлаж байгаа. За тэгээд утас холбогдох утас гэх юм бол 700116 гэсэн дугаар руу холбогдож болно. 700116. За тэгээ бас нөгөө манай Монголын цогц сургалт хөгжлийн актем гэсэн пэйж хуудас байгаа. За тэр пэйж хуудасаар чат комментоор асууж лавлах зүйлээ асуугаад үнэхээр ойлгохгүй байгаа зүйлүүд байвал асуугаад явах бүрэн боломжтой. Бид нар бол чат коммент дээр яг ирсэн чат комментэд дор бүртээр хариулаад явдаг байна. 7 хоногийн 7 өдөр ажилладаг юм тийм. Амралт өдрүүд тэр ч гэсэн ажиллана гэсэн үг шүү дээ тийм үү. Тэгээд нөгөө орой хэдэн цагаас ирнэ хаах уу? Хэдэн цаг хүртэл ирнэ очиж болох юм бэ? 19 цаг 30 минутаас өмнө та ирэхэд болно. За тэгээд нөгөө салбарлууллынхаа талаар хэлсэнгүй. За хөнгөлөлт урамшуул гэх юм бол одоо 11 сарын 15 буюу өнөөдөр дуусж байгаа урамшуул маань болохоор мэргэжил олох сургалтууд маань 20% өндөрсөн байгаа. За тэгэхээр мэргэжил олох сургалтууд маань нэг сургалтаас бусдын 450 мянга гэж байгаа. Цэцэрлэгийн туслах багшийн сургалт маань бол 220,000 төгрөгийн төлбөртэй байдаг. За бусад мэргэжил олох сургалтууд маань 450,000 төгрөгийн төлбөртэй. За тэндээсээ болохоор 20% өндраад 450-аас 20% өндрөхөөр 360,000 төгрөгийн төлбөртэй болж байгаа. Үүнээсээ бас тэр төлбөрөө та төлбөрөө 100% бөөн төлөх юм бол 10% өнгөлтийг давхар эдлэн. Тэгэх юм бол та 450,000 төгрөгийн төлбөртэй сургалт нь 324,000 төгрөгөөр суралцах боломжтой болж байгаа өнөөдрийг тусдал.
Өнөөдрийг дуустал шүү дээ. 19 цагаас өмнө амжих юм бол саяны хөнгөлөлт урамшуулалтыг авах Тэгээд бас хилэн дээр бол яг төлбөрөө 100% төссөн тохиолдолд 10% хөнгөлөлт бас найзын хөнгөлтүүд гэж байгаа. Хоёул ярих юм бол 3, гурвал ярих юм бол 5%, дөрвөл ярих юм бол 70% хөнгөлтүүд гэж тус хөнгөлтүүд байгаа. Бас хилэн дээрээ ирсэн тохиолдолд бас тэр төлбөрөө 100% авсан бол найзын хөнгөлтөнд амрагдаад явах бүрэн болно. Тэгэхээр нөгөө найзын хөнгөлөлт гэдэг нь их таалагдж байна л да. Нөгөө сургалтын сууй гэхэлэр бас ганцаардаад байдаг шүү дээ, тий. Тэгээд бас нөгөө найзтайгаа явчихмаар санагдаад байдаг. Тэгсэн нөгөө найзтайгаа очих юм бол бас тэгэл хөнгөлөлт авах юм байна шүү дээ, тий. Олоолаа очих тусмаа хөнгөлөлтөө бол илүү их авч эхлэх юм байна. За тэгээд саяхан бас хай байшил дээр ярьж байхад бол Силипласа гэж ярьлаа шүү дээ 10 өдөр оруулалтын тий. Гэтэ яг тэн дээр бол яг гол үйл ажиллагаанд явж байгаа ч гэсэн салбарууд бас байгаа. Тэгэхээр салбаруудын талаар мэдээлэл өгсөн зүг байх тий. За манай салбарууд гэх юм бол манай Монголын хүүхдийн хөгжлийн орд 1-р цэцэрлэг маань за 3-4-р хараалын эцэст 13-р сургуулийн баруун талд Монголын хүүхдийн хөгжлийн орд 1 гэсэн нэртэйгээр барилдаг байгаа. За манай Монголын хүүхдийн хөгжлийн 2-р цэцэрлэг маань гэх юм бол Баян зүрх төрөг, Жуковын автобусны бодлын айн, Судан зандар хотхны 76 дугаар байрны 1 давхарт Монголын хүүхдийн хөгжлийн 2 гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Сургалт нь яг ямар сургалт юм бэ? Хоёр салбарынхан. Одоо ерөнхийдөө бол миний хувьд бол цэцэрлэг гэж ойлгоод байна зөв үү? Ерөнхийдөө бол энэ хүүхдийн хөгжлийн салбарууд маань болохоор цэцэрлэг, өдөр өнжүүлэх хүүхдийн хөгжлийн сургалтууд явагддаг газар байгаа. Ерөнхийдөө бол 1-р салбар маань 2016 оны 9 сард 100% хүүхдийн хүчин чадалтаар байгуулагдсан. 2-р салбар маань бол 2018 оны 9 сард мөн адил 100 хүүхдийн хүчин чадалтаар байгуулагдсан байгаа. За цэцэрлэгийн насны хүүхдүүд хамрагдах боломжтой цэцэрлэг байгаа. Тэн дээр маань 1-ээс 5 насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой. За тэгээд өдөр өнжүүлэхт маань болохоор 6-аас 12 насны хүүхдүүд өдөр өнжүүлэх болон хүүхдийн цагийн сургалтууд хамрагдах боломжтой. Хүүхдүүдчлээ. Саяны хоёр салбар дээр хоёулын дээр нүү тий? Хоёулын дээр. За тэгээд нөгөө хүүхэд хөгжлийн чиглэлээр бас сургалтууд явагдаж байгаа гэж байна шүү дээ тий. Тэгэхээр тэр сургалтуудынхаа талаар ярьсан зүг баг. Энд одоо яг ямар сургалт явж байна? Хүүхдүүд маань ер нь яг юу сурах боломжтой? За хүүхд хөгжлийн сургалтууд гэх юм бол за хүүхдийн англи хэлний сургалт, за одоо дуулах, бүжиглэх, жүжиглэх, за мөн одоо спорт хөгжлийн бодолтууд, мөн уран хэлтгэл гэсэн эдгээр сургалтууд манай хүүхд хөгжлийн сургалтууд дээр явагддаг байгаа. Цэцэрлэгийн одоо цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд маань ч гэсэн яг энэ хүүхд хөгжлийнхөө мэдлэгийг мэдээллийг аваад явчихна гэсэн үг тийм сургалтанд хамрагдаад хамрагдах боломжтой. Зөвхөн яг тийм хүүхд хөгжлийн чиглэлээр гэсэн тийм зүйл байхгүй. Тэр одоо тэр ордонд хичээлж байгаа бүх хүүхдүүдэд ерөөдөө энэ хүүхд хөгжлийн чиглэлээр их мэдээллийг аваад явна гэсэн үг үстэй тийм. За тэгэхээр энэ цэцэрлэг сургуулиудын одоо энэ одоо цэцэрлэгийн гэх юм уу тийм хүүхд хөгжлийн чиглэлээр сургалт авахыг хүсэж байгаа хүмүүс бас төлбөр мөнгөний асуудал яригдах байх л да. Ер нь яг ямар төлбөртэй байдгийг чинь бас төлбөр мөнгөтэй байлгүй. Мөнгөтэй байлгүй яах вэ? Ерөнхийдөө бол цэцэрлэг өдөр өнжүүлэх маань бол адилхан төлбөртэй 300 сая төгрөгийн төлбөртэй хоёр салбар хоёулаа адилхан. За тэгвэл хүүхд хөгжлийн цагийн сургалтууд маань болохоор нэг хичээл маань одоо бол 50%-аар 110 мянга болсон байгаа. Тэгэхээр та нэг хичээл та хүүхд маань 110 мянга төгрөгөөр суралцах боломжтой. Оролтон гэх юм бол нэг 7 ногтой 3 удаа нэг хичээлэхдээ нэг цагаар буюу 60 минутаар хичээлээд явна. Бага насны хүүхдүүд учраас 60 минутаар хичээлээд явна. Тэрнээс урт ахаар хүүхдүүд маань жоохон залхаад байдаг талтай. Ерөнхийдөө бол одоо энэ дээр гэхэд нөгөө цагийн сургалтууд дээр, хэлний сургалтууд дээр жишээ нь суралцагч маань суралцлаа гэхэд 4-өөс хэлний сургалтанд бол 4-өөс 12 насны хүүхдүүд хамрагдах боломжтой. Насны ангиллаар нь ерөнхийдөө тухайн хүүхдийн насны ангиллаар тохирсон заах арга барилаар заадаг. Ерөнхийдөө бол бага насны хүүхдээр гэхэд бол шууд 4-ээр яваад байж болохгүй. Бага насны хүүхд учраас одоо яг өөрт нь тохирсон, ойлгоход тохирсон зургийн хэлбэрээр ч юм уу, дуугаар ч юм уу одоо айл болох боломжтой байдлаар өөрт нь тохирсон тоглоомор ч юм уу. Тийм тоглоомор ч юм уу тэр тохирсон одоо заах арга барилаар нь заагаад явдаг байгаа. Тэгэхээр хүүхэд бүрт тохирсон онцлогтод тааруулсан сургалтыг бол тэнд явуулж байна гэсэн үг юм шүү дээ. За ойлголоо. Тэгэхээр нөгөө нэг анги дүүргэлтийн асуудал бас яриад байдаг л да тийм сургалтууд явуулаар нэг зарим хүмүүсийн ойлголт нь бол цөөхөлхнээ байвал илүү их сурдаг гэдэг юм уу. Тэгээ нэг бол одоо бас олуулаа яг ингээд бужигнаад гэдэг юм уу бие биендээ тус нэмтэй байгаад гэдэг юм уу тийм. Ингээ явах юм бол зүгээр гэдэг. Ер нь яг Монголын цогц сургууль хөгжлийн академи анги дүүргэлтүүд нь ямар зохион байгуулалттай байдгийг ганцаарчилсан ч гэдэг юм уу сургалтууд нь бас явдаг уу? Явагддаг. За ерөнхийдөө бол анги дүүргэлт гэх юм бол тухайн яг ямар сургалт байгаасаа шалтгаална. За мэргэжил болох сургалтууд бол ерөнхийдөө гайгүй нэг 10-аас 15% анги дүүргэлттэй байхад за хэлний сургалт нэг 15-аас 20 байдаг байна.
За ганцаарчлсан бол нөгөө богино хугацааны сарын түвшин ахиулах сургалтууд бас байгаа л да. Оноо амсангаас гадна. За зүгээр одоо түвшингээ ахиулах богино хугацааны сургалт хайж байгаа хүмүүс байх юм бол бас сарын анхандад гүзгийн шатны сургалтуудад хамрагдах боломжтой. Тэр маань болохоор ангийн сургалт болон ганцаарчлсан сургалтаар авах боломжтой тийм. Ангийн сургалт нь болохоор анхан шат маань 220 мянгаар, дунд шат маань 330 мянгаар, гүнзгий 440 мянгаар суралцах боломжтой. За тэгвэл ганцаарчлсан сургалт маань болохоор анхан шат нь 288, дунд шат нь 360, гүнзгий 480 мянган төгрөгийн хэлбэртэй байдаг байна. Оролт нь бол яг сарын хугацаатайгаар 7 хоногтой 3 удаа нэг хичээлэгтээ 120 минутаар ороод явдаг. Тэгэхээр би бас яг ингээд сургалтын төвтэй холбоотой мэдээллүүдийг авч байхад оноо амлсан яг ийм сургалтыг явуулж байгаа нэг ховор юм шиг үлээ. Тэгэхээр энэ яг оноо амлсан гэдгийг бас илүү жоохон тодтогоод яриад өгөөч. Ер нь яг эсэлтийн ерхий шалгалт төрөл жишээ нь гэхэд бол 700 оноо амлаад шүү дээ, тий. Одоо ингээд манай сургалтанд сууж байгаа эсэлтийн ерхий шалгалтанд 700 оноо хүртэл одоо авах боломжийг чинь нээж өгье. Бид нар зүтгэж яг хичээе гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр энэ сургалтуудын талаар дахиад нэг жоохон мэдээлэл өгч төгөө. За оноо амлсан сургалт гэдэг нь болохоор тухайн суралцагч одоо анхан шатнаас орж ирсэн ч гэсэн одоо бидний амлсан тэр оноонд гарахтаа хүрэх бүрэн боломжтой гэсэн. Тэрийг ерөнхийдөө солонгос хэлэн дээр жишээ авчий л да. Солонгос хэлэн дээр гэхэд суралцагч маань анхан шатнаас өсгөнээс эхлээд ороод тэгэнгүүтээ манайх бол солонгос хэлнээр тавьгийн дээд түвшин болох 5 дахь түвшин амлаа 6 горч хичээлдэг. Тэгэхээр тухайн хугацаанд суралцагч маань хичээх юм бол одоо дээд түвшин болох 6 дахь түвшингээ ч гэсэн авах бүрэн боломжтой байдаг байна. Ерөнхийдөө бол нэлээд эрчимжүүлсэн хөтөлбөрөөр явагддаг сургалт маань анхан шатндаа бол 7 хоногтой 3 удаа нэг хичээлэгтээ 120 минутаар орж явж байгаад дунд түвшнээс араас хичээлүүд маань нэмэгдээд ороод явдаг. Давтлаг хичээл, тавьгийн, тактикийн хичээл, тэгээд бас ярих сонсохын солонгос багшийн хичээл гэх мэтчлэн нэмэгдээд явдаг. Тэгэхээр бол тухайн одоо нэмэлтээр ороод эхлэхээр бол 7 хоногтой бараг 6-аас 7 удаа зарим тохиолдолд 2 цагаар биш уртасгасан цагаар хичээлэх боломжтой байдаг. Нэлээд эрчимжүүлсэн хөтөлбөрөөр явдаг. Нэг хичээл дээр гэтэл гэрийн даалгавар болон үг цэжлэх хөвгүүд маш их хөвгөн. Тэр бүгдийг одоо суралцагч маань цаг тухайн үед нь хийж оноондоо одоо бол нөгөө тавьгийн шалгалт маань ерөөдөө жилд 2 удаа авагддаг. 11 сар болон 4 сард авагддаг. Одоо бол суралцагчд маань сонирхол солонгос хэлний сургалтанд амрагдах гад ирсэн тохиолдолд анх шатнаас бол 20 оны одоо 4 сарын тавьгийн шалгалт хүртэл бэлтгэдэнэ. За тэн дээрээ бол манайх 5 дахь түвшинг амлаж байгаа. За 5 дахь түвшиндээ суралцагч маань ямар нэгэн шалтгаанаар одоо хараахан хүрч чадаагүй байх юм бол дараагийн одоо тавьгийн шалгалт бол 20 оны 11 сарын 50 хүртэл дахин үн төлбөргүй бэлтгэдэг нөхцөлөөр явагддаг. Тэгэхээр тухайн одоо ер нь бол хугацаанд бол бүрэн хамрагдах боломжтой. Дараа нь бол суралцагч маань дахиад онондоо хүрэхгүй байх ямар ч боломжгүй байхгүй. Суралцагч маань цаг тухайн үедээ юмад хичээгээд хичээлээ хийж л байгаа бол онондоо хүрэх бүрэн боломжтой. Тэгэхээр одоо яг бас тэр суралцагчаас бас өөрөөс нь бас хичээл чармаалт хэрэгтэй шүү дээ. Суралцагчаас бас 100% шаардлага 100% одоо хичээл чармаалт хэрэгтэй байна. Тэгээ саяны нүрийн яриад өнөөс сонсохоор нэг багш л байнга ороод байна гэсэн үг бас биш юм байна шүү дээ, тий. Тэгэхээр ч нөгөө нэг төвшин ахиад тус маань одоо багш нар маань бас солигдоод ингээд илүү дээшлээд яваад байх нь шүү дээ. Ерөнхийдөө бол ерөнхий эрдмийн сургуультай адилхан тий баг дуунд ингээд явах нь шүү дээ, тий. Тэгээд нөгөө нэг төсвөлт нь бол TOEFL-ийн 5 оног амлалтсан байгаа. Тэгэхээр TOEFL-ийн 5 оног авах юм бол одоо бас боломжууд бүрэн нээгддэг шүү дээ. 95 оноотой байхад бол олон улсын одоо сургуулиудад явхад тий яг тэр хэлнийхээ дагуу явхад бол боломжтой байдаг. Тэгэхээр 5-аас дээш ер нь оюутнууд маань оноо аавна гэсэн тий. Угсаа нөгөө TOEFL-ийн дээд түвшин маань 6 шүү дээ тий. Тийм манайх бол 5-ыг амлаж байгаа суралцагчид маань хичээсэн цаг бүр үнэхээр зорилгоо олгоо сурцсан хүүхдүүд маань 6-г ч авдаг хүүхдүүд. Ер нь олон л үстэй тий. Олон. Ерөнхийдөө олол төгсөл болгон дээрээ манайх угсаа пэйж дээрээ одоо манай энэ 4 сарын төгсөлтөн дээр гэхэд одоо энэ хүүхдүүд ийм одоо TOEFL-ийн оноо авлаа гэд хүүхдүүдийнхээ овг нэр тэн зураг хүрхтэн пэйж хуудсан дээрээ болон манай одоо ахтем дээр хурж ирэх юм бол амжилтын болон дээр ч гэсэн байгаа. За тэгээд бас манайх ерөнхийдөө бол одоо солонгос хэлэн дээр зуучлал хийдэг. Энэ маань болохоор TOEFL-ийн одоо оноондоо хүрсэн суралцагчтайгаа цаашаага манай дээр бол одоо харьяатай 15 сургууль байдаг. Тэр гэлтгүй бас TOEFL-ийн оноо маань байгаа учраас цаашлаад өөрийнхөө сонирхсан аль сургууль суралцах боломжтой. Гэхдээ нөгөө бүгд найрамдах солонгос улс маань одоо анагаахын чиглэлээр гадаад оюутан хэлэлцэлгүй одоо өөрийнх нь улсынх нь бодлого байдаг. Тэгэхээр одоо анагаахын чиглэлээр болоо суралцах боломжгүй тэрнээс бусад мэргэжлэр болоо суралцах бүрэн боломжтой. Насны хувьд ер нь хамаагүй үстэй.
Нас бол хамаагүй ерөнхийдөө суралцагч маань нас бол гэхдээ нөгөө ямар одоо зэрэг суралцах гэж байгаас хамаарна. Одоо бакалавр, магистр, доктор яг аль чиглэлд суралцах гэж байгаа вэ гэдгээс хамаарат явна. За тэгтээ бол та одоо цаашлаад одоо бакалавр суралцах гэж илаад гэхэд та заавал 12-оо төгссөн 12-ын аттестаттай байх шаардлагатай. 12-оо төгссөн 12-ын аттестаттай байх шаардлагатай. Тэгжиж бакалавр суралцсан. Хэрэв 12-ын аттестат байхгүй бол цаашаа явах боломж. 12 дугаар ангид төгссөн 12-ын аттестаттай бол дээшээ хэдэн настай хөгшин хүн байсан ч болох юм байна. Ерөнхийдөө бакалаврны 30 хүртэл байгаа. За. Тийм тэгэхээр нөгөө 30 дотор магистрны 33 мөр хацал. За тэгэхээр аливаа байгууллагад бас нэг зорилт тийм. Тэгээд нэг урэ гэж үүдэг шүү дээ тийм. Тэгэхээр танаа байгууллагын яг урэ юу вэ? За манай байгууллага уриалгаар бодит төлтөн, бодит амжилтын эцэст энэ бидний бахархал гэсэн үрэтэй. За энэ урэ маань манай одоо академи суралцж байгаа суралцагчдын маань амжилтын үр дүнгээс гарч ирсэн бодиттой урэ байгаа. Тэгэхээр нөгөө яг суралцаж төгссөн хүмүүсийнхээ амжилтаас тийм энэ хөөрэ маань ер нь бол баталгаажж байна гэсэн утгыг лагуулж шүү дээ тийм. Урайлахандаа хурж одоо ажиллаж чадж байна гэдгээ бас та нар харуулж шүү дээ тийм ээ. За тэгээд юу яа төгсгөлт нь ер нь яг өнөөдөр нөгөө 19 цагаас одоо хаах гэдэг шүү дээ тийм. Бүртгэл ер нь хаах гэдэг тийм ээ. Тэгээд одоо энэ 11 сарын цагийн одоо энэ оны бол 11 сарын топгийн шалгалт бол бас дуусчлаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо 4 сарын хэлсэл таван тийм үү? Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөх үү? За одоо бол топгийн эсэл гэх юм бол одоо 20 оны 4 сарын топгийн эслэн дээр суралцагчтайгаа авч байгаа. Манайхаа бол одооноос та эхэлсэн байгаа бол 4 сарын топог хүртэл 5 дугаар түвшин амлан бэлтгэдэг сургалтанд хамрагдана гэсэн үг байгаа. За энэ сургалтын төлбөр маань гэх юм бол 2,750,000 төгрөгийн төлбөртэй байдаг. Төлбөрөө 100% төлөх юм бол 10% хөнгөлөлтийг эдлэх боломжтой ийм сургалт байгаа. Тэгээд ерөнхийдөө солонгос хэл гэлэхгүй англи хэлэн дээр бол манай IELTS-ийн 7 хоног амладаг. За японы хэлэн дээр бол одоо N3 дугаар түвшин амладаг. Хятад хэлэн дээр HSK-гийн 4 дугаар түвшин амлан одоо хэлний сургалтад амлан бэлтгэдэг байгаа. Тэгэхээр энэ хэлний сургалтууд сонирхож байгаа хүмүүс маань байх юм бол бас мэрэгжил олох сургалт сонирхож байгаа хүмүүс маань байх юм бол өнөөдөр 19 цаг 30 минут хүртэл одоо манай бүртгэл маань явагдаад одоо шинэ анги хэлэх гэж байна. Тэгэхээр та бүхэн маань өнөөдөр 19 цаг 30 минутаас өмнө манай хаягийн дагуу хурж иж бүртгүүлээд сургалтнаа амрагдах бүрэн боломжтой байна. Тэгээд нэг зүйлээр асуухад хэрвээ жишээ нь маргааш очоод бүртгүүлэх гэвэл боломжгүй гэсэн үг үү? Ерөнхийдөө анги дүргэлт маань бүрдсэн байвал боломжгүй. Хэрвээ анги дүргэлт ерөнхийдөө гайгүй байх юм бол тухайн хичээл харах эхлэх байх юм бол сургалт эхлэхээс өмнө ороод явах бүрэн боломжтой. Тэгэхээр одоо нөгөө хагас бүтэн сайн гэх хамаагүй ажилдаг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр амралтын өдрүүдээр ч гэсэн хүн одоо манай үзэж байгаа хүн байх юм бол юун дээр очоод академи дээр тий. Академи дээр очоод яг энэ сонирхож байгаа хүн байвал академи дээр очоод асууж лавлаад заавал өнөөдрийн 19 цагаар бас зогсохгүй маань. Тэгэхээр та бүхэн хагас бүтэн сайнны өдрүүдээр очоод ирэн сонирхож байгаа анги чинь анги дүүрэлт нь хэрвээ те би ирэн суралцж болох уугүй гэдгээ лавлаараа. Тэгээд хэрвээ энэ дээр энэ яг бүртгэл дээр бүртгүүлж чадаагүй ч гэсэн дараагийн бүртгэл одоо явуулна шүү дээ. Тухайн одоо хугацаагаа ч гэсэн та бүхэн бас мэдээд авчвал зүгээр болоо гэж миний хувьд бодож байна. Дараагийн нугасаа өнөөдөр орой гэхэд дараагийн эсэлтийн 5 маань зарлагдаад пэйж дээр тавигдчих واخ. Тэгээд бас энэ удаагийн сургалтнаа хамрагдаж амжаагүй хүмүүс байх юм бол дараагийн эсэлтийг манай пэйж хуудаснаас одоо мэдээллийг аваад сургалтнаа амрагдах бүрэн боломжтой. Тэгээ Монголын цогц сургалт хөгжлийн академи гэдэг пэйж хуудас байгаа шүү дээ. Тэгээ яг нэрээрээ. Тэгэхээр яг энэ пэйж хуудсан дээр орох юм бол бүхэл мэдээллийг та бүхэн авах боломжтой. Ямар сургалтууд явж гин, ямар багш нар одоо хичээл заадаг юм бэ? Мөн дээрээс нь энэ сургалтыг төгссөн хүмүүс маань хэрхэн амжилттай явж гин, ямар сургалтуудад хэлсэн одоо өөрөө чинь насны залуучууд энэ сургалтанд сууснараа топхийн хэдэн он авсан байна те. Ингээ бүх мэдээллүүдийг авах боломжтой байх нь шүү дээ. За тэгээд харамсалтай нь бидний ярилцах цагийн түрүүд өндөрлж байна. Одоо бидний урилгыг хүлээж авч ирж өөрсдийнхөө одоо ажиллаж байгаа Монголын цогц сургалт хөгжлийн академи гэх энэ академитэй холбоотой мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдийн хүрээд зочны цаг өндөрлөж байна. Эх 7 хоногт шинэ зочнотойгоор иргэд уулзъя.